За баярлалаа. За тэгэхээр энэ ерөнхий хяналтын сонсголд хоёр ч удаа оролцсон санал ондоо хэлж ил байсан. Чухам яаж анхаарч авсан бол мэдэгдэх юм алга. Сая банк орооны санал төгөлтөрч дурдсан юм алга. За тэр нь ч яах вэ? Ер нь энэ агаарын бохирдлыг бууруулах асуудал хамгийн уртцаар тавигдж шийдвэрлсэн үе бол энэ 2017 оны 1-р сард Монгол Улсын ерөнхий сайдын захирамж гараад боловсрол соёлын шинжилгээ ухаан спортын сайдаар ахлуулсан ажлын хэсэг гарсан юм байгаа. Тэр ажлын хэсэгт бас миний бие дэд ахлагчаар нь ажиллаж ирсэн ба. Тэгээд энэ ажлын хэсгээс үндсэндээ агаарын бохирдлыг бууруулахад 4 чиглэл барьж явах зүйтэй байна гэсэн дүгнэлт гарсан. Саяын сонсголын үед ингээ хараад байхад тэр 4-өөс өөр шин юм бол ерөөсөө шинээр гарч ирэхгүй байгаа. Яагаад өвхтэй зэрэг урд нь байсан энэ ажлын хэсгийн тайланг үзэж хараад дүгнэлт тооцоог нь анзаарсан хүн байгаагүй гэж би бодоод байдаг. Тэгэхээр энэ тайланг энэ засгийн газарт хүлээлгэж өгсөн тайланг 2017 оны 4-р сарын дундуур хүлээлгэж өгсөн. Энэ тайланг та нар нэг авч цаашлийнхаа ажиллагаад анхаарч үзээч. Энэ тайлан дотор бол агаарын бохирдлыг бууруулахад 1-р түлш зуухаа сайжруулах, 2-р дулаан алгаан сайжруулах, 3-р цахилгаанаар халаах, за 4-р алстаа орон сууцуулах гэсэн энэ 4 санал бүгд тооцоо шинжилгээтэй. За ингээд одоо бол давын өмнө хамгийн дөрөв хийж болох ажил бол гэрийн дулаалгын асуудал. Манай Лувсан жигшүүн бол бас энэ асуудлыг яриад байгаа. Гэрийн дулаалгыг манай ажлын хэсэг Тосон Цэнгэл Улаанбаатар хотод 5 антай Монгол гэр дээр хийж үзээд дулаалгыг зөв ёсоор хийчихэд эрчим хүчээр халаах зардал 60 орчим хувь буурах нэ. Дулааны алдагдал 60 орчим буурахыг дээгүүл тогтоогод өгсөн. Монголын зах зээл дээр байдаг материалаар гэрийн дулаалга хийж болох юм байна. Тэр бүгд тогтцсон байгаа юм. Гэх мэтлэн тэр тайлантай ажиллаж байгаад та бүхэн маань энэ ажлын хэсгийнхэн дараагийнхаа ажлыг үзүүл их мэдээлэл байгаа. Энэ дээр бол бид нар бас нэг ойлголт харах зүгээ нэг жигт хандуулмаар байгаа юм. Түлшний стандартыг нэлээд шүүмжилсэн саяын сонсголтоор. Тэгэхээр түлшний стандарт гэдэг чинь түүхэн эддээ тохируулж хийдэг гэдгийг ерөөс ойлгох хэрэгтэй. Ямар түүхэн эдээр түлшгийг ямар тэр тийм л түлш гаргана. Махаар бууз хийвэл махан буузны стандарт гэдэгтэй адилхан. Тэгэхээр түлшний стандартыг түүхэн эддээ тааруулж хийлээ, хүндээ тааруулж хийсэнгүү гэж шүүмжилж байгаа улсуудын шүүмжил бол ямар шинжлэх ухааны үндэслэл байхгүй. Ямар түлшээр модоор хийвэл модон түлшиндээ тааруулсан, модон түүхэн эддээ тааруулсан ийм л стандарт гарах юм байгаа юм. Зүгээр энэнийг хэлэхэд одоо модон шахмал түлшний асуудлаар та бүхэн маань юу гэж бодож байгаа юм бэ? Энэ хувийн гишүүдийн зарим нэг саналыг харахад өнөөдөр 5 толгой түлш компани зориулж энэ түлшинд зарцуулж байгаа зардлын 50%-аар цэвэр модны өртсөн шахмал түлшийг гаднаас авч хангах боломжтой гэж танилцуулаад байгаа. Энэнийг судалж үзсэн үү? Ингэх юм бол агаарын бохирдол бол эрс буурах нь бол маш тодорхой юм байгаа юм. Нэгдүгээр нөгөө талаас 5 толгой түлш компанид ажиллаж байгаа тэр улсынхаа эрүүл мэндийг бид нар бодох ёстой. Тийм нөхцөлд хэдэн жил ажиллаад силикозтой болно угаасаа ажиллах гэсэд. Тэгээд дараа нь тэднийг эмчлэх зардал гээл дахиад цаашаа яваад өгнө. Тэгэхээр түлш солих талдаар та бүхэн байна. Ямар бодолтой байна уу гэдэг нэг юм байна. За, иргэдэл гишүүний асуултанд хариулъя. Тэгэхээр энэ утааны сонсголын дараа манай агаарын бохирдлын үндэсний хороо бол нэлээд л ачаалттай ажилласан. За яагаад тэгэхээр маш олон иргэд ирээд би одоо ийм зуух, ийм юм зохион бүтээсэ, нэг үзээчээ гэд. За эрдэмтдийн зөвлөл байгуулад эрдэмтдийн зөвлөл дээр энэ бүх асуудлыг бүгдийг нэг бүрчлэн сонссон. За тэгээ зарим нь бол шаардлага хангаагүй. Үнэхээр одоо энэ бол одоо шинжлэх ухааны үндэслэл юм байна гэж үзсэн зүйл бий. Зарим нь бол энэ бол хэрэгжилж болох юм байна. Одоо тэнд бол янз бүрийн цахилгаан халаагуурууд байна, хий халаагуур, одоо агаарын памп энэ төр янз бүр. За таны асуусан тэр модон шахмал түлшин дээр бол бид Оросын холбооны улсад үйлдвэрлэсэн ийм модон шахмал түлш өөрсдөө эрхүүд улаан удаа хэрэгэлдэм байна. Энийг авчираад бид нар олон дахин туршилт хийж үзсэн. Харамсалтай нь энэ түлшний угаар нь их өндөр гарсан.
стандарт зөвшөөрөгдөх хэмжээнээс маш өндөр гарсан. Тэгээд энийг бол төрдөө одоо энэ асуудлыг бол хаасан байгаа.